За сайн байна уу. За өнөөдөр маш сонирхолтой нэг шин онлын талаар ярий. Энэ бол үхсэн морино онол гэж. Died Horse Theory гэж. Сүүлийн үед энэ англи хэлний нийгмийн сүлжээн дээр маш өргөнд харж байгаа. Ном бас өвлөгдсөн. За номыг бас уншиж үзлээ. За энэ бол эртний индианчуудаас гаралтай. За онол гэсэн илүү бол хэлж хүн байгаа юм. Морь үхсэн бол түүнийг унаг гэж орлох хэрэггүй гэж тэгж хэлсэн байна. Ингээд энэ бол индианчуудаас гаралтай. Тэгээ одоо бол ингэж дэлхийгээр хэрэглэгдэж байгаа. Тэгээ сүүлийн үед бол нийгмийн сүлжээн дээр онцгой тарж байгаа. Тэгээ миний хувьд бас анх удаа ийм хэлж үг байдаг гэдгийг ойлгосон. Тэгээ энэ утга бол маш чухал. Өнөөдөр үхсэн морь унж байгаа хүмүүсүүд тэрийг унах гэж оролдож байгаа хүмүүсүүд олон байгаа. Тэгээ энэний жишээнүүд ихлэд хэлнэ. Нийгэм улс төрийн амьдралаас өгсүүлээд бид нарын өдөр тусмын амьдрал дээр гэсэн ийм жишээнүүд асар олон байна. Хэрвээ энэ онлын эрдэм мэдсэн бол миний амьдрал шал өөр байх байсан байна гэж тэгж бодохдгүй бас гарч ирсэн. За ингээд нэгдүгüүрд нь бол энэ жишээнүүд их. Хоёрдугаард нь бид нарын унжгаа морь үхсэн юм уу, амьд байгаа юм уу гэдгийг яаж оншлох вэ? Энэ аргын талаар. Энэ морь гэдэг нь бол өөрийн чин эрхэлж бизнесөд болно. Төр засгийн бодлого, үйл ажиллагаанууд. Эсвэл гэр бүл, ховын амьдралтай холбоотой асуудлууд байж болно. Найзлж нөхрөлж өгөө хүмүүс гэдэг ч юм уу. Энийг өгчсөн юм уу, амьд байна уу гэдгийг яаж оншлох вэ? Таних аргуудыг. Манай монголчууд бол морь шинжтэй сайн. Тэр тусмаа одоо хурдан морийг шинжих төрөл бүрийн аргууд байдаг. Тэгвэл өнөөдрийн энэ яраа бол үхсэн морийг яаж шинжлэх вэ? Энэ аргын талаар ярина. За хамгийн сүүлд нь 3 дугаард хэрвээ бид нар үхсэн морь унж байгаа юм бол энэ байдлаас яаж гарах вэ? Энэ гарах аргын талаар гайхамшигтай санаанууд байна. Тэгээ ийм 3 сэдвээр ярий. Энэ яраагийн хэрвээ дуустал сонсох юм бол бид нарын амьдралд тэр байтугай нийгэм улс төрд ч гэсэн том өөрчлөлт гарах болчоотой. Бүр олон улсын харилцаанд хүртэл. За ингээд нэгдүгээр зүйл. За нэгдүгээрд үхсэн морины онол Died Horse Theory гэдэг нь бол индианчуудын хэлж үг. За индианчууд гэдэг зэрэг бас манай монголчуудтай холбогддог. Айгүй бол манай монголчуудын нэг хэсэг тийш нөөдлөж гараад индианчууд болсон байхаа гэж. Тэгэхээр энэ онлын хэлж үгийн их усүр нь магадгүй бидэнтэй бас холбогдолтой байж болно. Тэгэхээр морь үхчихсэн юм бол түүний унах гэж орлох хэрэггүй гэж. Энэ нь юу гэсэн үг вэ гэдэг зэрэг хэрвээ вэ шүү дээ. Нэг арга барил, төсөл, систем, эсвэл үйл ажиллагаа амжилтгүй болчих юм бол энэ амжилтгүй болсон зүйлд вэ шүү дээ. Хитрхээ их чага, хүч, хөрөнгө мөнгө зарцуулах нь ямар ч утгагүй гэсэн. Өөрөөр хэлэх юм бол үр дүнгүй болсон зүйлд жуурлах нь зөвхөн чаг, хогчоо нөөж болж байгаа. Гарсдуулж ийн гэсэн үг. Тэгэхээр онцлох хэрэгтэй байх нь вэ шүү дээ. Эртхэн магадгүй өөрийн чинь харилцаж байгаа хүн та хоёрын харилцаа өвчсөн байж магадгүй. Гэтэл тэрийг аврах, сэргэх, өөдөн татах гэж оролдоод дэмий чаг ухчаа хүчин нэргэн зарчуулж магадгүй. Эсвэл өөрийн чинь эрхэлж бизнес алидын өвчсөн байж магадгүй. Гэтэл тэрийг хүлээн зөвшөөрөх дурггүй тэрнтэйгээ жуурлцаар байгаа. Улам илүү хохирдог. Эсвэл нийгэм улс төр үжигдэл байж байна. Жишээлбэл өнөөдөр одоо Украинаас бол байж байна. Дайнд ялгачихсан. Гэтэл энийг хүлээн зөвшөөрөхгүй. Бас өргөдлөд байлдана гэж. Тэгж бол ярьж байгаа. Энэ бол шүү дээ. Хамгийн сонгогдож жишээ нь нэг байна шүү дээ. Морчин нэг үтсэн байх шүү гэж 2000 гаруй жилийн өмнөөс индианчууд сануулж хэлсэн байна шүү дээ. Тийм учраас унаг гэж оролдох хэрэггүй гэж. Өөр арга гарч хайх хэрэгтэй гэсэн. Маш олон төрлийн гарчууд байгаа. Энэ морь үхчих юм бол өөр илүү сайн морь сонгоод унж болно. Эсвэл машинд сууж бол нислэг онгоч ор явсан ч болно. Тэгээ дараагийн илүү сайн сонгот хувилбарууд бол байсаар байгаа байхгүй юу? Гэтэл өөрийнхөө морийг үхээгүй гэж бодоод өвчсөн байсан тэрийг амьлуулна гэж оролдож. Ингэж утгагүй амьдрал үргэлжилж байгаа. За эхлээд жишээнүүд татъя. Жишээ татах юм бол их ойлгомжтой болно. За нэгдүгээрд бол энэ менежмент бизнесийн салбарт. За энэ дээр бол ерөнхийдөө бас нэг 3 төрлөөр илэрж байгаа юм л да. Жишээлх юм бол компани бол ашиггүй болчихсон бүтээдэг нэ байнга сайжруулах гэж хитрхээ их хөрөнгө зарцуулдаг. Энэний хооронд шинэ бүтээдэг хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм л да. Бас юу анх ухтаж ирээ. Өөрчлөлт хэрэгтэй болчихсон. Гисэн ч гэсэн өөрчлөлт хийхгүй. Тэр хуучин хочрогдсон менежментийн арга барилыг хэрэгэлсээр байна. За эсвэл одоо хөндрөлтэй байгаа төслүүдийг хүчээр амьлуулах гэж оролдож байгаа. Энэний хооронд шинэ шийдэл олох хэрэгтэй. За ингээд ярих юм бол энэ нэлээд онлын шинжтэй учраас
юу яриад байгаа юм бас ойлгохгүй болно. За энэ дээр бол жишээнүүд байж байгаа. Жишээлх юм бол бид нарын хамгийн сайн мэддэг. За баргал хүн болгон хэрглэж исэн Nokia гэсэн утас байдаг байсан. Гэтэл өнөөдөр Nokia гэсэн гар утас ерөөсө харагдах болчихсон. 2000 оны ихээр болвол дийлэнх хүмүүс Nokia утастай байсан. За бүр дэлхийн жахаж ээлийн 40% нь болвол 2000 оны ихээр бол Nokia утас ижлэжсэн. Одоогийн Apple утастай тэнч хэмжээнд. Гэсэн ч гэсэн яагаад энэ Nokia утас өнөөдөр алга болчих вэ гэдэг зэрэг шинэ төрлийн ухаалаг утсууд бий болоод эхэлчихсэн. Гэсэн ч гэсэн энэ шинчиллийг хүлээж авахгүй. Өөрөөр хэлэх юм бол тэр хуучин товчлууртай утас. Nokia бол одоогийн компьютерийн дараалтай адилхан товчлууртай байсан. Утас болохтой зэрэг Java тэгж нэг товчлуур дарж иж одоо ярддаг юм уу, бичдэг юм уу? Энэ сэтгэлгээсэн салаагүй энийг сайжруулах гэж оролцсоор байсан. Гэтэл дараагийн гарч ирсэн Apple ч юм уу утасуудад тэр товчлуур байхгүй болчихсон. Дэдгчин том болчихсон. Гэтэл энийг хүлээж аваагүй. Тэгээд юу болсон бэ гэвэл 2007 онд iPhone гарч ирсэн, Android гарч ирсэн. Тэгээд Nokia-гийн авах хүн байхгүй болоод 2013 онд Microsoft-д бодолтогдсон. Ингэж одоо Nokia утас алга болсон. Тэгэхээр энэ гар утас бол товчлуур дарахгүй болохгүй товчлуур байх хэрэгтэй гэсэн. Нөгөө хуучин барьдаг хар утас байж шүү дээ. 50 ортой утас. Тэр сэтгэлгнээс гарч чадсан гоо. Гар утас болчихсон мөртлөө бас товчлуур байх хэрэгтэй гэж. За энэ бол үгсэн мөрнө онлын нэгэн жишээ. За энэтэй адилхан жишээнүүд бас байгаа. За бас бид нараа нэг сайн мэддэг Kodaka гэсэн одоо фотожургийн компани байсан. За энэ бол бүр 1975 онд Kodaka дижитал камерын технологи хамгийн анх бүтээсэн. Тэгээ 20 дугаар журны хамгийн том фотожургийн компани байсан байхгүй юу. Тэгэхээр 20 дугаар журм гэдэг зэрэг бид нар мэдж байгаа. Юу вэ гэдэг зэрэг жургийн хальс гэдэг юм байсан. Заавал камераар зураг аваад хальсан дээр буулгаад тэгээ тэрийг угаагаад зураг болгодог. Тэгсэн энд бас үгсэн мөрнө онол үйлчилсэн. 2000 оны ихэс гар утас тэгээ дижитал камерууд гарч ирээд жургийн хальс гэдэг юмыг хэрэгдэхэ болчихсон. Гэтэл Kodaka бас тэрнтэйгээ журлцаар байгаад жургийн хальсаа үйлдвэрлэдэг ухаадаг. Тэгээд фото жураг гэдэг зүйлийг бий болгодог. Энэ сэтгэлээс бас салж чадсан. Энийхээ сайжруулах гэж оролдоод байсан. Гэтэл өнөөдөр ухтаа зэрэг жургийн хальс хэрэглээд жураг авах болчихсон, угаалах ганж болчихсон. Энэ бол үгсэн мөрнө бас нэгэн жишээ. За энэ дээр дахиад жишээ татчих. За энэ нь юу гэх юм бол Blockbuster. Энэ Blockbuster гэдэг компани бол бас 2000 он хүртэлд 90-ад онд маш хүчтэй хөгжсөн видео DVD-гийн энэ түрээсний систем. Өнөөдөр одоо алга болчихсон. Бас энэ компьютер гар утас бий болоод энэ DVD видео тоглоулагчийг хүмүүс худалдаж авах болчихсон. Тэгээд түрээслэх, зээлдэж үжих энэ үйлчлэгээс алга болчихсон. Тийм шаардлага байхгүй болсон. Одоо хинч DVD түрээсэж үжих юм болчихсон. Дийлэн хүмүүс явд. За энэ бол бас үгсэн мөрнө онлын бас нэг сонгогдож жишээ. За хоёрдугаард нь бол энэ хувь хүний хөгжил амьдралтай холбоотой үгсэн мөрнө онлоор бас хэд хэдэн жишээ татъя. Энэ бол ерөөсөн ихэвчлэн зохисгүй харилцааны тал дээр. За тэрийг үргэлжлүүлж авч явах гэсэн оролдлогууд. Өөрөөр хэлэх юм бол өөрөө ч явахд хөндлөхгүй, хайрлахгүй, үнэлэхгүй байж байгаа. За энэ харилцааг явуултаж хүчээр авч явах гэж оролдох ийм хөгжлүүд байна. За бас юу байх вэ гэдэг зэрэг ажилдаа сэтгэл хангалуун биш. Өөрөөр хэлэх юм бол өөрийн хийж байгаа энэ ажил дурахгүй мөртлөө ажлаа солихгүй төсвөрлөх. Тэрнээсээ болоод сэтгэл готрол янз бүрийн асуудууд үүсэх. За бас одоо бие махбод оюун санааны хувьд тохирохгүй дадал журшлуудыг хадгалах. Тэрний төлөө хөтөн чармайлтуудыг гаргах. За иймэрхүү байдлаар илэрж байгаа юм. За энэ зохисгүй харилцааг үргэлжлүүлэх гэдэг дээр бол энэ уран бүтээлч Ван Гогийн жишээг их татдаг юм байна. За Ван Гог бол гайхамшигтай уран бүтээлч. Энийг бүгдээр мэдж байгаа. Гэтэл биш шүү дээ. Хувь хүнийх нь харилцаанд бол маш их асуудалтай байсан. Тэр нь юу байсан бэ гэдэг зэрэг нэг бүсгэд биш шүү дээ. Галзууртлаанд дурлсан. Тэгсэн мөртлөө тэр хайр нь бол биелэхгүй байсан. Гэсэн ч гэсэн тэр эмэгтэй хойноос олон жилийн турш хөгжлөсөн, жууралцсан. За энэ хайр бол Ван Гогийн хувьд бол үхсмэр байсан. Тэгээд энэ үхсмэроос буух дургу. Энийг амьлуулах гэж оролцсоор байгаад
сэтгэлжийн хувьд бол маш их сөргөөр нөлөөлөгдсөн. Тэгээд бүтээлч байдлаа хүртэл алдаж гисэн. Тийм учраас хэрвээ харилцаа үр дүнгүй болчих юм бол тэр өгсөн морьтой жуурлаад хэрэггүй. Шин морь хаасан тэр. Иймэрхүү эвдэрсэн харилцаа болвол гэр бүл доторч байдаг, байгууллага хамт олонны дунд ч байдаг. Найд нөхдийн дунд байна. Тэгэхээр хэрвээ харилцаа эвдрээд нэгэнд аврагдашгүй болсон юм болвол тэр орхих хэрэгтэй. За энийг болвол энэ сэтгэл судлалын номууд дээр болвол байнга зөвлөж байгаа. Тэр өгсөн морь болвол өөрөг чинь аврахгүй, өөртөө хөлөг болохгүй. Тэгээд дуусахгүй ерөөсөн бас өөрөг чинь хохирох, хөнөөх ийм аюултай. Морьтойгоо хамт дуусах нь байх нь шүү дээ. Морчин хэрвээ дайснаас суманд өртөөд өгчих юм болвол, шархчих юм болвол, хаяад гүйдэг ч юм уу, өөр унаа хөлөг сольж унахгүй юм болвол дайсанд баргадаг ч юм уу, аратанд идүүлдэг ч юм уу. Тийм юм бол. Тийм учраас өөрийн чинь морь өгсөн байна үгүй байна уу гэдгийг маш түргэн онцлоод унаагаа солих хэрэгтэй байна. За гэр бүлийн хүчирхийлэл байж байна. Бие биенээ хайрлах болчихсон. Тэгээ бүр одоо хүчирхийллийн хэмжээнд хүрчсэн. Энэ болвол энэ морь өгчсөн байна. Гэх мэтэр гэр бүл нийгмийн харилцаа гэдэг олон салбарт болвол энэ өгсөн морины онол болвол ажиглагдаж байгаа. За дараа нь болвол одоо өргөлүүлээд нийгэм улс төрийн хүрээнд өгсөн морины онол ямар байдлаар оршиж гинэ. За энэ дээр болвол одоо амжилтгүй болсон бодлого, стратегийг дахин оролцохоор байх. Үр дүнгүй байж байгаа тэр хуулийн жалтуудыг өөрчлөхгүй. Бас тэрийг баримталж байгаа. За бас хүмүүсийн эсэргүүцэлтэд тулгарсан улс төрчид, удирдлагууд арга барилаа өөрчлөхгүй байж байгаад улам бүр нэр хөндөггүй болдог ч юм уу. Эсвэл бослого хөлөг үүсдэг ч юм уу. Гэх мэтэр ерөөсөн энэ часгалал улс төрийн салбарууд болсон маш их нөлөөтэй. За энэ дээр болвол хамгийн шин жишээ юу байна вэ гэвэл Украинчууд Украины талыг баримтлагчд болвол дайнд ялгчихсан байна. Гэтэл энийг хүлээн зөвшөөрөхгүй. Үргэлжлүүлэн байлдах, алдсан нутаг дэвсгэр бучгааж авах гэсэн ордлогуудыг хийж ирсэн. Одоо бас өөрөм байж байгаа. За энэ болвол 100% одоо өгсөн морины онол. Энээс хамаагүй илүү ухаалаг гарцуудыг, аргуудыг сонгох болцоотой байсан. Одоо ч гэсэн өөрөм байж байгаа. Гэтэл өөрийнхөө морийг өгсөн гэдгээрээс мэддэггүй, мэдсэн ч гэсэн хүлээн зөвшөөрдөг. За энэ цаана нь болвол маш том одоо улс төрийн сонирхлууд, эрх ашигын сонирхлууд, улс үндэстний ховж яана асуудлууд гэдэг асар олон зүйл байгаа. За энийг үлэнд өнөөдөр ярахгүй. За түүхэн дээр бас ялгаа байхгүй гарч ирсэн байна. Жишээлх юм болвол Гитлер болвол Орос руу чиргэлээд товтолж орж ирээд ялгцсан. За энэ болвол бүтггүй байсан. Ялгцсан гэдэг хэрвээ Гитлер хүлээн зөвшөөрсөн юм болвол энэ алдаахыг бас тосх болж байсан. Гэтэл Гитлер хүртэл одоо өөрийн камерыг өгсөн гэдэг мэдээг байсан. Ингээд ялгцсан. Тэгэхээр энэ байдал өнөөдөр бас товтогдож байгаа юм. Ялгаа байхгүй Гитлерийн гаргасан алдаагийг баруун Европын нөхдүүдтэй хад товтож өгсөн мөрнө жишээ. За манай монголчуудтай холбогдлолтой бас хэдэн жишээнүүд байж байна. Жишээлх юм бол энэ утааны асуудал байна. Энэ утаагийг арилгах арга болвол утаагүй нүүр зэрэглэх. Одоо жуухыг сайжруулах. За энэ болвол бүр 100%, бүр 1000% одоо өгсөн морины онол. Эний одоо өнөөдөр бүгдөө харлаа, бүгдөө ярьж, бүгдөө ойлгосон. Эннээс болоод олон хүмүүс нас барлаа. Ер нь баргал өнөөдөр нийт Улаанбаатарчуудаараа нийтээр одоо хордож байна. Тэгэхээр энэ болвол утаагийг болвол жуух сайжруулснараа, түшийг боловсруулснараа шийдэж чадахгүй юм байна. Олон жилийн турш өгсөн морьтой жуурлцсан байна гэдэг нь бол тов тодорхой болсон. Жишээлх юм бол дэлхийн маш олон хотуудад хууч масал тийм байсан. Тэр нүүрс сэргижил байсан бол утаатай байсан. Гэтэл нүүрс огт хэрэглэхэн бодоод чахалгаан хэрэглээд орчин үеийн орон сууцуудыг байгуулад ингээ утаагүй болсон байгаа шүү дээ. За бас нэг жишээ юу байна вэ зэрэг бас хүч хөдөлмөрөөр зарчуулж байна. Сонсох юм бол энэ урьяан их сайхан. Чинь мод тарих гэдэг ч юм уу. Энэ модыг болвол өнгөрсөн 100 жил бас таржалаа шүү дээ. Социализмын үед бол бас ялгаа байхгүй маш хүчтэй таржсэн. Тэгэхээр энэ бас үр дүнгүй байдаг. Зүгээр энэ хайр сэтгэлээр дэлхийн ногоон болгоё. Эрүүл сайхан оршинд амьдрий гэдэг. Энэ сэтгэлгээний үүднээс мод тараад болвол ургадгүй юм байна. Ургасан ч гэсэн нэг тухайн хэсэг гажраа жижигхэн мод ургадаг ч юм уу. Жижигхэн ой ургадаг ч юм уу. Тийм байдалд хүрч чадсан ч гэсэн бүхэл бүтэн одоо хот тосгоныг, улс орныг хүний хүчээр модтой болгох асуудал болвол бас өгсөн морины онол байдаг. Энийг болвол бүр жууны түүх болсон явдлууд болвол гэрчилдэг. Анийхэн оронд тултай зэрэг шал өөр бодлогуудыг боловсруулах хэрэгтэй. Хүмүүс ажилтаа болгомоор байна. Үйлдвэр үйлчлэгийг хөгжүүлмээр байна. Үндэсний үйлдвэрлэлд дэмжмээр байна гэх юм уу. Уул уурхайхан баялагийг
өөртөө эзэмшнэ гэдэг юм. Ийм байдлаар ард түмэн маань баян чинэлэх, сэтгэл ханхлуун болох юм болвол байгаль орчин өвлөдөг. Тэрнийхээ хажуугаар хүмүүс өөрийнхөө хашааг, орон нутгийг бас ойжуулаад мод тариад гэдэг юм. Ийм байдлаар хөтлөгдөд явна. Тийм учраас өнөөдөр энэ байгаль орчныхаа асуудлыг шийдэж чадахгүй, хүмүүсийн амжиргааны асуудлыг шийдэж чадахгүй нөхцөлөөр эхлээд тэр мод тариад бол бас урахгүй. Энэ бол үхсэн морин онол. Бид нар насан туршдаа мод тарьж ирсэн шүү дээ. Бүгд байгаасаа ургасан мод байдаг юм. За тэгтээ жиргэн одоо харуулна хараач энэ мод ургасан байгаа үстэй гэд. Тэр ургасан болов сайн яриг. Тэр хүний хичээж үтгэл. Тухайн хамт олно ажлын үрд. Гэтэл тэр бүхэл бүтэн хот тусганы улс орныг чаддаггүй. Энийг бид нар биеэр өнгөрөөсөн байгаа шүү дээ. Гэтэл улс орн баян чинэлэг болчихсон. Эсвэл угаасаа бороо их ордог. Дулаахан газар энэ мод тарихгүй ч сургаж байгаа шүү дээ. Би болвол гэрэн төрүүлсэн модыг жилийн турш авчраа төртөл ургаад байгаа юм л да. Энэ Японд амьдарч. Хавар утас жирийг миний хийх ажил тэр байна. Намар утас жирийг миний хийх ажил тэр байна. Мод тарих биш. Модыг авч хаяад бас энэ модонд тархтаад байна л да. За дараагийн асуудал болвол бас энэ Монгол бичгийн асуудал байна. За энэ талаар болвол энэ миний сувгад Монгол бичгийн талаар тусгаал ярьсан яраа байж байгаа. За энийг сонсох юм бол бас ойлгол энэ болвол үхсэн морин онол. Энэ үсэг бичиг болвол үндэс нь хайр сэтгэлээр ханддаг асуудал биш ээ. Энэ үсэг бичиг болвол хүний мэдлэг боловсралтай болох. Улс орны хөгжүүлэх өөдөн татхад багж болох хэвээр. Энэ үндэснээ бичиг болвол бидний уламжлалт, соёл мөн. Гэтэл яг өнөөгийн нөхцөлд тохирж ийн үгүй байна. Бид нар өнөөдөр үсэг бичигтэй болохоос илүү утгын балай болж байгаа. Монгол бичгээр бичсэн зүйлүүдийг уншиж чадахгүй хүмүүсүүд асар олон байна. За ингээд ярих юм бол энэ яраа гэтэрхээ урт болно. За би энэ тусгайлан одоо яраа хийсэн байж байгаа. За энийг уншиж болно, сонсож болно. Уншгалбэрч бай, сонсголбэрч бай. Энэ болвол энэ Монгол бичгийн сэргээжийн явдал болвол хуучин улс төрийн хүчнүүд Оросд турахгүй. Бид нар Орос үсэг бичиг хэрэглэхгүй гэсэн. Оросоос 100% тусгаарлах, хилэж хардах гэсэн сонирхолтой хүмүүсүүд энэ Монгол бичгийг төрийн бичиг болох орлого хийсэн. Тэрийг хэрэгжүүлээд явж байгаа. Өнөөдөр өвөр монголчууд байна. Монгол бичигтэй. За ингээд ятын төржсгаац болвол Монгол бичгийг өвөр Монголын албан ёсны үсэг бичиг гэж төвшөрхөн болсон. Тэгээд Монгол сургуулиудыг хаасан. Ийм үжигдэл болсныг бүгд мэдж байгаа. Тэгэхээр энэ Монгол бичиг гэдэг болвол хятадын нэг мож өвөр Монголын өөрөөр хэлбэл үсэг бичиг юм байна. Тэгээд тэр нь болвол өнөөдөр бас хууль эрчимхэн статусыг алдаад байгаа юм байна. Тэгэхээр бид нар өнөөдөр энэ үсэг бичгэд шинээр орж ийнэ гэдэг нь болвол дараагийн түүхийг тавтах энэ эхлэлийг нээжж болж шүү. Яагаад одоо энэ орчин үеийн соёл нэвтэрсэн 200 турш хэрэгжгээ энэ гайхамшигтай кирилл бичгийг халах гэж оролдоод байгаа юм. Энэ чаана улс төрийн явуулга байж болтоо гэж хардах ийм үндслэл байж байгаа. За дараагийнх нь бас манай монголчуудын түүхэн дээр гарч ирсэн. Өнөөдөр тавтагдаж байгаа үхсэн морины онолын нэг жишээний үг гэж яриг. Бурхан шишний сэргээж явдал. Хөхөж залуусууд лам болж орчин үеийн соёл шинжилгээ ухаанд суралцахгүй байна. Манай монголчууд бол хүн жохин хөдөлмөрлөх хүчтэй дутагдaltaй байж байгаа. За энэ бол бас үхсэн морины онол. Бид нар хүннүүгийн сүүлийн жилүүдэд бурхан шишинд ороод ройтсны мэднэ. Шамбигийн үед бурхан шишинд ороод ройтож мөхсний мэднэ. Бид нар Юан гүрний үед бурхан шишинд ороод төр гүрнээ алдсны мэднэ. Бид нар Алтан хааны үед, Автасчин хааны үед бурхан шишинд ороод доройтож, манжид жилгсний мэднэ. Бурхан шишинд орох тоолонд төр гүрэн доройтож, хайрдаж идэгжсэн түүхтэй байдаг. Хөдөлмөрлөх хүчгүй. Улс орноо хамгаалагч ширхгүйядаж одоо нөхөр болж эхнэр авч өрөвгөд төрүүлэг. Энэ чадвараа хүртэл алдсан Монгол орн тэр даяараа сүм лам нарвтай байсан. Тэгээд ховсглын хүчээр энэ шашны төр улсыг хаалаад орчин үеийн улс бий болсон. Лам нарыг хар болгосон. Эхнэр авч гисэн. Хөдөлмөр хэрэглүүлсэн. Тэгэж өнөөдрийн одоо энэ Монгол улс бий болсон түүхтэй. Тэгээд хүн ам маань өсөд өнөөдөр 3 сая төрсөн. Гэтэл энэ өнөөдөр тахад маш эрчимтэй энэ сүм хэдий байгуулад үе олнороо лам болж байгаа. Тэгэхээр энэ бас л энэ онолоор тайлбарлах гэж байгаа. Бас л үгсэн морины онол. Бид орчин үеийн соёл шинжилгээ ухаанд суралцах хэрэгтэй. Гэр бүл болж өрөвгөд төрүүлэх хэрэгтэй. Хүн ам өсгөх хэрэгтэй. Ажил хөдөлмөрлөө эрхлэх хэрэгтэй. Улс орноо өөдөн татах хэрэгтэй. Гэх мэтэр энэ үгсэн морины онол маш олон салбарт болвол ажиллагдаж байгаа. Энэ манай монгол хэлж үгэн ч бас байгаа шүү дээ. Лам тав болвол хүний гарц, бох тав бол үрийн гарц гэж. Эрдэнэ зууд ном уншихаар ээж аавыгаа ачилсан дээр гэдэг. Ингээд ярах юм бол энэ хэлж үгнүүд хэдэн жив байдгийг шүү дээ.
Энэгээр бас илтгэл болгоод бэлтжсэн зүйлүүд байгаа. Сонирхох юм бол бас оруулж болно. За одоо тэгвэл жалгаад 2 дугаар хэсэг. Үгсэн морийг яаж таних вэ? Энэ их чухал да. За энэ дээр бол 5 арга байж байгаа юм. За энэ 5 аргыг маш товчхон хэлье. Морь үгснийг яаж мэдэх вэ гэвэл нэгдүгээрт нь бол үр дүн гардаг. Байнга бүтлгүүтдэг. Тэгэх юм бол энэ морь үгсэн байна гэж үзэх хэрэгтэй. За жишээлх юм бол нэг ажилд олон жил одоо чүтгэж байгаа, жуурлаж байгаа. Гэсэн чаланд өсдөггүй юм уу? Эсвэл карьер ахихдаггүй, албан тушаал ахихдаггүй. Тэгвэл энэ морь үгсэн байна. Эсвэл одоо байнга асуудал, проблем гарч ирдэг. Тэгсэн чсэн хижээч ирсэн сайжирдаг. За бас жишээлх юм бол алдагдaltaй бизнес байна. Дахин оролцсон ч, дэмжсэн ч ерөөсөө ашиг гардаг. Жишээлбэл би бол урд нь энэ FX exchange-ийг хийж исэн интернетээр. Тэр бол ерөөсөө үгсэн морь байсан. 10 орчим жил хийсэн ба. Foreign exchange гадаад валютыг энэ интернет дээр чахим орчинд change хийдэг. Ингээд компьютер дээр суух дуучраасаа хажуугаар нь хийж исэн чи яа тийгээд хажуугаар дээр чат үжээд завчлаагаар хийдэг байсан. Гэсэн ч ерөөсөө ашиг гардаг байсан. Гэтэ тэр бол үгсэн морь байсан гэдгийг би оншилж чадахгүй байсан. За 2 дугаард нь үгсэн морийг яад таних вэ гэдэг жирэг. Зөвхөн өнгөрсөнд тулгуурлаж амьдардаг. За энэ юу вэ гэдэг жирэг. Өмнө нь сайн ажиллаж ирсэн. Тийм учраас одоо ч ажиллаж чадна гэж боддог. Ийм хандлага. Жишээлбэл сая Nokia утсаар жишээ татсан. Kodak-аар жишээ татсан. Энэ бол бүр 20 дугаар жуунд маш сайн ажиллаж ирсэн. Гэтэл 21 дугаар жуунд гарч ирээд торхон болж ирсэн. За 3 дугаард нь бол үр дүнгүй болсон ч гэсэн шалтгааны нь бусдад байгаа юм шиг аашилдаг. Тэгцдэг. Жишээлх юм бол юу байх вэ гэдэг жирэг. Морь ч өгчсөн байна. Гэтэл энэ морь өгчлөө гэж бодохгүй. Чи миний морийг харавчлаа гэдэг ч юм уу. Чи миний морийг ходогдуулгээд оруулчлаа гэдэг ч юм. Ингэж асуудалтай хандна. Энтэйгэн жууралдаад байна. Манай бизнес ашиггүй байгаа нь болтой жирэг. Эдийн засгийн байдалтай холбогдолтой. Зах зээлийн хандлагатай холбогдолтой гэдэг ч юм. Эсвэл би албан тушаал ахиж карьераа өсгөж чадахгүй байгаа нь бол дарга нар нэмээ үнэлэхгүй байгаадаа холбогдолтой гэдэг ч юм уу. Би дарагдж гин гэдэг ч юм. Бид нарын харилцаа мууссан зөвхөн нөгөө талаас шалтгаалж гин гэдэг ч юм. Ингэж үр дүнгүй болсон шалтгаанаа бусд руу хийж байгаа юм болвол энэ үгс морь наанад. За 4 дугаард нь бол олон арга хэрэгэлсэн гэсэн ямар ч үр дүн гарахгүй байгаа бол. За морчин нэгд өгцсөн байна. Эм тарай хэрэглэл, лам буужалж аргажсал хийлгэл. За тэгээд ч нэмэр байхгүй бол яах вэ? Энэ морь өгцсөн байна. Тэгж онцлох хэрэгтэй. Саярсан, дайнд ялгцсан байна. Хамгийн шинэ үеийн чивсэг техникээр хангасан, маш хэмжээний мөнгөнд тусламж өгүүлсэн. Гэсэн чсэн дайнд ялгцсан байна. Тэгээ бас тэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээ хаад живсэг, тэгээ хаад хөрөнгө мөнгө, тэгээ хаад байлдаж тулалдах хүчин авч ирэх гэж оруулж байна. Тэгээ энэ бол үгсэн морины онол. Өчнөө арга хэрэгэлсэн чинь амжилтгүй болчихсон байна шүү дээ. Тийм учраас энэ мориныг үгсэн гэж онцлох хэрэгтэй. За хамгийн сүүлд нь 5 дугаард үгсэн морийг яаж онцлох вэ гэж хэрэг. Өөрчлөлт хийхээс айгаад найдвар тавина. Морь өгчсөн байна. Энэ амилж магадгүй гэд найдвар тавиад цахас сууж байгаа юм бол энэ үгсэн морины онол мөн. Жишээлх юм бол морь нүгцэн байх чи орхиод явахаасаа хаширдаг. Ягаад гэвэл хитрхээ их мөнгө зарчулсан. Хитрхээ их цаг хугацаа зарчулсан. Энэ морийг морь болгохын төлөө, сайн ахт морь болгохын төлөө олон жил арчилсан. Маш өндөр үнээр худалдаж авсан. Өвсдөж өгсөн гэдэг ч юм. Харамсах юм байхгүй нэгэнтээ өгсөн бол орхих хэрэгтэй. Ингэж их хөдөлмөр зарчулсан учраас энэ дахиад амилах байх гэдэг ч юм уу. Ийм байдлаар хандаж болохгүй. Хуучин машин худалдаж авчихад тэгээд асар их засвар хийдэг. Баян эвдэрж идэг. Эвдэрх болгон засвар хийдэж идэг. Тоног төхөөрөмж нэмж авч идэг. Сольж идэг. Тэгээд бас тэрэндээ хөрөхгүй. Аваар ослордог ч юм уу. Эвдэрдэг, шатдаг, хохирол үүсдэг. За энэ бол бас үгсэн морины онолын сонгодог жишээ. Найдвар тавихтай холбогдолтой өөр бас жишээнүүд байна. Жишээлх юм бол энэ ажилдаа сэтгэл хангалуун биш ч гэсэн олон жил ажилласан учраас гарч чадахгүй гэдэг ч юм уу. Гэр бүл найз нөхдөд харилцаа эрүүл биш болчихсон байж чинь чавхчаа өнгөрөх юм бол өөрчлөгдөж магадгүй гэж найдвар тавьдаг ч юм уу. Хитрхээ их хөрөнгө оруулчихсан учраас бууж өгч болохгүй гэж боддог ч юм уу. Ийм байдлаар ингэж найдвар тавьж байгаа юм болвол энэ бас үгсэн морины онол. За ийм байдлаар 5 арга барилаар байна. Морь өгсөн юм үгүй юм уу гэдгийг онцлно. За одоо 3 дугаар хэсэг. Өнөөдөр ярана төгсгөл. За тэгвэл бид нар энэ үгсэн морины байдалд орчих юм болвол энэ асуудлаас яаж гарах вэ? За энэ дэр бас 5 аргыг танилцуулъя. За нэгдүгüүрд бол мэдээж нөхцөл байдлыг бодтойгоор үнэлнэ. Жишээлх юм бол асуудал асууж бол. Энэ зүйл надад үр өгөөж өгч гинүү? Үр өгөөчтэй хэвээр байна уу? Хариулт нь үгүй гэж хэлэх юм бол болох хэрэгтэй. Бодтойгоор үнэлнэ. Өнгөрсөнд амжилттай сайн сайхан байсан байж магадгүй. Гэтэл өнөөдөр бодиттой ашиг орж ирж гин үгүй байна. Жишээлх юм бол
пүүс компани бол өнөөдөр нотч орлого оруулж ирч чадчихнаггүй байна уу? Хүмүүсийн хоорондох харилцаа бол өнөөдөр яг өнөөдрийн байдлаар өөрөө ч аж жаргалтай байлгаж чадчихнаггүй байна. Бодтойгоор үнэлэх хэрэгтэй. За хоёрдугаард нь бол шинэ гарч хайна. Шинчлэх хэрэгтэй. За бас асуулт асууж болно. Би өөр ямар арга замаар энэ асуудлыг шийдэж болох вэ? Ингээд шинэ арга барилыг туршиж байна. Шинэ боломжуудыг судлаад өөрчлөлт хийх зориг гаргах хэрэгтэй. Морчин хүчсэн байна. Тэр цаашаа явахгүй. Тэгвэл яах вэ? Шинэ оноо хайх хэрэгтэй гэсэн үг. Бүр морь болохгүй байгаа бол машин гэдэг ч юм уу. Нисдэг онгоч гэдэг ч юм уу. Тэрнээс илүү хүчтэй унаа холог хайх, чохоод бүтэх энэ талд нь анхаарна гэсэн үг. Гэр бүлийн харилцаа, нийгмийн харилцаа ч ялгаа байхгүй. Шинэ харилцаагаа бий болгоно. Энд анхаарна. За 3 дугаар нь бол энэ суусан газараас шороо хатгах сэтгэлгээнээс салах гэж хаяа. Энэ юу вэ гэм бол би энд суучихсан учраас заавал эндээс нэг ашиг унгаахгүй болохгүй гэдэг ийм сэтгэлгээ байгаа. Тийм учраас шорооноос нь ч гэсэн нэг атгаад босъё да гэдэг ийм сэтгэлгээ. Энээс салах хэрэгтэй. Бас өөрөөсөө асууж болно. Би хэрвээ энэ тэтэрхээ их чагаа ухаж байгаа хүч зарчуулчихсан учраас бууж өгч болохгүй гэж бодож байгаа юм биш үү гэж тэгж асуух хэрэгтэй. Өөрөөр хэлбэл би энэ морийг унаад ийм олон газар явлаа. Ийм олон дайн тулаанд орлоо. Ийм учраас би энэ мориноос буухгүй өгсөн гэсэн би энтгэн жуурлаад хамт байна гэж. Тэгж бодож байгаа юм болвол болохгүй. За энэ сэтгэлээс гарах хэрэгтэй. Энэ жилдгчнээ их чагаа ухаж хөрөнгө гэж арч олчихсан ч гэсэн заавал эндээс ашиг унгаана. Им олж хүртнэ гэж тэгж бодох хэрэггүй. Орхих хэрэгтэй гэсэн. За дөрөвдүгээр нь бол бусдын зөвлөгөөг сонсно. Өөр өнчгөөс асуудлыг харна. Өөрөөсөө асуух хэрэгтэй. Хэрвээ би өөр хүн байсан бол энэ асуудлыг яаж харах вэ гэж. Тэгхийн бол өөр өнчгөөс харах болчоотой. Тэгж харж чадахгүй хүнээс асуу. Дийлэнхтэй хоолдолд болохтой зэрэг өөрийн өрөөсгөл байдлаар асуудал хандж яадаг. Эсвэл өөрөө асуудлын дотор нь орчход тэрнээс гарч чаддаггүй ийм байдалтай байдаг. Тийм учраас өөрөө ч гэсэн асуудлыг харах хэрэгтэй. Бусдаас асуух хэрэгтэй. Өөрөөр хэлбэл онцлох нь ба шүү дээ. Би энэ морь амьд байна гэж бодож байгаа ч гэсэн үхчихсэн байж магадгүй. Тэгэх бол тэр хүн өөрчилж хэлэх нь шүү. Чиний морь үхчихсэн байна шүү гэж. Ийм учраас найж мэрэгжлийн хүнээс зөвлөгөө авч бол асуудлыг өөрөө ч гэсэн харах хэрэгтэй. Гаднаас нь дүгнэлт хийх хэрэгтэй. За хамгийн сүүлд нь 5 дугаард бол ичсэн шийдвэр гаргах зориг хэрэгтэй. Өөрөөсөө бас асууж болно. Би шин сонголт хийх шийдвэр гаргаж чадах уу гэж. Чадахгүй гэж бодож байгаа болвол хүссэн морьтойгоо жуурлалт нь чадна гэж бодож байгаа юм болвол өөрчлөн найдвар байна. Тэгэхээр энэ зориг хэрэгтэй гэсэн үг. Янз бүрийн хайр сэтгэл, янз бүрийн өнгөрсний гавьяаж сэтгэл. Тэгээд өчнөө их хүч хөдөлмөр чагах гэж байгаа. Энэ бүх зүйлийг яраад энээсээ салж чадахгүй. Хүссэн морь орхоод шин морь хайхгүй ч гэсэн ядаж алхаа цаашаа явж чадахгүй байх юм болвол энэ байдлаас гарч чадахгүй. Өөрөөр хэлбэл зориг хэрэгтэй гэсэн үг. Бүх зүйлийг хийхэд зориг хэрэгтэй. Тэр тусмаа өөрчлөлт шинжлэхэд тэгжээж шин амьдрал, шин ертөнц нэ илүү их амжилттай төрнө. За ингээд өнөөдөр ярьсныг дүгнэе. За өнөөдөр үгсэн морьно онод гэсэн сэдвээр ярьлаа. За энэ бол индианчуудын хэлж үг. Индианчууд юу гэж хэлсэн бэ гэх юм бол морь үхчихсэн юм бол түүний унах гэж оролдох хэрэггүй гэж. Морь нь үхчихсэн байхад тэрийг дахиад амьлуулах гэдэг ч юм уу. Эсвэл үхээгүй гэж бодох ч юм уу. Эсвэл энэ яагаад үхчихв гэдэг зөвхөн тэр асуудлын талаар яриад ч юм уу. Байх хэрэггүй. Шинэ унаа хайх хэрэгтэй. Эсвэл ядаж адгалаад цааш нь явган аянжамаа өргөлүүлэх хэрэгтэй. За энийг илэрхийлсэн юм хэлж өгөн байгаа юм. За энэ бол бид нарын амьдралын маш өргөн хүрээнд ажиглагдаж байгаа юм. Хувь хүний амьдрал, бие сэтгэлийн асуудал, нийгмийн харилцаа. Энэ дээрээ нэмэд бол бизнес, тэгээд туржсхийн бодлого, засаглал, олон улсын харилцаа гэдэг. Ер нь бол холбогдохгүй асуудал гэж байхгүй маш олон салбарт ажиглагдаж байдаг. Энэний жишээнүүдийг бол нэг үрчлээ хэлсэн. Тэр тусмаа одоо шинэ үеийн технологийн өөрчлөлт шинжилтүүдийг хийж чадахгүй, хүлээж авах сонирхолгүй. Ийм пүүс компаниуд бол удаадараа дампуурсан, захиалаас шахагдсан, нийгэм улс төрийн хүрээнд ч гэсэн олон зүйлээр ажиглагдаж байгаа. Жишээлбэл өнөөдрийн болж байгаа дайны асуудлууд. За манай Монголын түүхтэй холбоотой бас олон зүйлүүд байж байгаа. За энэ дээр жишээлх юм бол Монгол бичиг гэдэг ч юм уу, бурхан шашин гэдэг ч юм уу. Энэ өгсөн мөрний онлоор тайлбарлагдах энэ асуудлуудыг бол хэлсэн. За нийгмийн харилцаа, гэр бүлийн асуудлууд гарчсан. Нэгэнтээ бүтлгүй болчихсон харилцаа болвол сэрхэхгүй өгсөн байна. Онцлох хэрэгтэй. Ингээд хэд хэдэн жишээнүүдийг бол татсан. За хоёрдугаар хэсгээр бол өгсөн морийг онцлох 5 аргыг хэлсэн. Бид нар бол хурдны морийг, жир нь бол морийг сайн шинждэг, амьд морийг. Гэтэл өгсөн морийг шинжих ийм дуршлаг гэдэг ч юм уу, ийм ойлголт угаасаа байдгүй. Тэгэхээр энэ өгсөн морийг шинжих аргыг бол энэ дээр 5 зүйлээр хэлсэн. Нэгдүгээрд бол
үр дүн гардаггүй. Байнга одоо бүтлгүүчдэг. Хоёрдугаард нь бол зөвхөн өнгөрсөн амжилтанд тулгуурладаг. Шинжил хийхгүй байдаг. Гуравдугаард нь бол асуудлын шалтгааныг өөрт биш бусдад тогтдог. Дөрөвдүгээрд нь бол олон арга хэрэгсэн ч гэсэн ажиллахгүй хөвөрөн байдаг. Өрдөнгөө байдаг. Тавдугаард нь бол өөрчлөлт хийхээс айдаг. Тэгээд найдвар тавьдаг. Хэрвээ асуудалд ингэж хандаж байгаа юм бол өөрийн чинь морь үхсэн байна гэж онцлох хэрэгтэй. За ингээд энэхийн дараа нь 3 дугаар хэсэг дээрээ тэгвэл энэ үхсэн морины онлын байдалд орчих юм. Энэс хэрхэн гарах вэ? Арга замыг бас 5 жил дээр ярьсан. Монголчууд бол бас энэ маш ухаалгаар үхсэн морины онлоос гарч исэн ийм гайхамшигтай жишээ байгаа. За энэ нь юу вэ гэхтэй жирэг морин хорийн үлгэр. Морин хорийн үлгэр гэдэг домгоод байдаг. Хайртай морин үлтэй жирэг үхсэн. Тэгээд энэ хайртай морин болвол дахиж амьд болох ийм сонирхолтой байсан. Хайртай учраас Монгол хүн болгон тэгж боддог. Мориндоо хамгийн их хайртай. Тэгэхээр энэ бол үхсэн морины онлын эсрэг юм байгаа юм. Гисэн ч гэсэн байж та. Үхсэн мороо яаж амьлуулсан байх гэм болвол морин хуурыг хоосон гэж байгаа юм л та. Энэ бол үхсэн морийг амьлуулж байгаа шинэ гарчийг бий болгосон гайхамшигтай санаа. Морин нэгэнтэй амьлхан болчихсон бол дэд сүүлээр нь ясаар нь арьсаар нь морин хуур хийж. Энэ бол гайхамшигтай шийдэл. За энэний шиг юм байж та. Үхсэн морины байдалд орчих юм бол гарах 5 арга хийсэн. За энэ нь бол нэгдүгээрт нь нөхцөл байдлыг боттойгоор үнэлэх. Үхсэн бол үхсэн. Боттойгоор үнэлэх хэрэгтэй. Энэ үнэхээр надад хэрэгтэй хэвээрэн байна уугүй байна уу гэж асуух хэрэгтэй. За хоёрдугаарт нь шин боломж арга замыг хайна. Хэрвээ одоо хүртэл ажиллахгүй байгаа юм бол өөр зүйлд туршиж хэрэгтэй. Морчин нэгэнтэй үгчсэн явхан болчихсон болвол өөр унаа хаах хэрэгтэй гэсэн. Гадгалаад алхах хэрэгтэй. За 3 дугаард нь бол өнгөрсөнд хэтэрхий их ач холбогдлохоос жайлс их. Өнгөрсөнд ичнээ сайн ахтмаар байсан ч болно. Гэтэл өнөөдөр үгчсэн юм болвол тэр нь тэгж ач холбогдлоход хэрэггүй гэсэн. Яг одоогийн үр дүн чухал. Энэ морчин үгчсэн юм болвол ядаж байна шүү дээ. Ундаг дугойчсан унаа жааш явах хэрэгтэй. Хамгийн сайн одоо илүү сайн өгөшгүй мөнгөний хэрэгсэл, машин гэдэг ч юм уу, нислэг онгоч гэдэг ч юм уу. Тийм хавлуур байвал сайн. Дөрөвдүгээрд нь бол бусдын зөвлөгөөгийг сонсож өөр өнчгөөс харах хэрэгтэй. Би буруу дүгнэлт хийж магадгүй. Морь маань өгчсөн байхад би өхөөгүйгээд итгэхэд яж болж шүү. Би энийг олж харахгүй байж магадгүй. Тийм учраас бусдаас асуу. Өөр өнчгөөс харж сур. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Гэхдээ ядаж малын эмч дутах нь шүү дээ. Энэ морь өгсөн байна гэж. Танд амьд юм шиг харагдаж байгаа ч энэ өгсөн байна гэж. 5 дугаард нь бол өөрчлөлт хийх, шийдвэр гаргах зоригтой байна. Зориг хэрэгтэй. Шийдвэр хэрэгтэй. Ингээд бодит толгом хийх хэрэгтэй. Нэгэнт энэ морь маань өгчсөн учраас би өөр морь сольж унаа. Зориг хэрэгтэй шүү дээ. Шинэ нийгмийн харилцааг бий болгоё. Шинэ бүс компани үүсгэж байгуулъя. Яагаад болохгүй гэж. Ийм хүмүүсд амжилтанд хүрч исэн байна. Ад жаргалтай амьдарч байгаа юм байна. За энийг ойлгосон. За ингээд өнөөдөр энэ өгсөн морины онол гэдэг гайхамшигтай онолыг надтай хамт сонссон. Тэгээд сэтгэлдүүлсэн цааш нь олон хүмүүсэд шеэрлж хуваалцсан та бүхэнд маш их баярлалаа. Ингээд илүү сайн морьтой болж, илүү хурдан давхгийг, ажил хийстэн амжилт гаргахыг, ад жаргалтай амьдрахыг хүсье.